Би танаа хоёр хэвлэлд бол дангаараа ярилцлага өгөхгүй. Өөр олон хэвлэлтэй зэрэг байх юм бол би ярилцлага өгье. За 3 хэвлэл болчлоо. IC-ийн юм. Та би одоо мэдээлэл. Би буцаж ирээд юугаа өгчөөд буцаж ирээд үгүй олон хэвлэл дээр таны тушаал гарсан уу? Би тантай ерөөсөө харин хэлж штэ. Та бол яаж ийн үхээр зөвхөн нэг өнцгөөс өөрийнхөө үзэл бодлыг эсвэл ямар нэгэн уучлаарай үгүй би дахиад нэг хэлчихье. Таны хариултыг гаргачаа та яагаад ингэж юм? Энэ ингээд нийтийн мэдэх хэрэг штэ. Уг нь та би ийм хэмжээний төсөв гаргасан. Энэ ийм гэрээнүүдэд зарцуулагдсан. Ингээд ийм үр дүнтэй байсан гэдэл хариулж асуулт штэ. За би өмнө нь яг энэ асуултны хариултуудыг маш олон хэвлэлдээ нэг дор зогсож явахдаа хариулсан. За яг би олон хэвлэлдээ за байж байгаарай. Уучлаарай би ерөөсөө тэгж хэлээгүй байгаа шүү. Хамгагүй төр төр тухайл. За уучлаарай би та бүхэн дахиад нэг хэлчихье. Би яг танаа хоёр хэвлэл дээр бол ингээд ямар нэгэн байдлаар зогсож байгаа ярилцлага өгмөөргүй. Ягаад гэхээр үгүй уучлаарай та бүхэн ягаад тэгж нүхээр иргэдийн мэд хэрхийг хангана гэж хийж байгаа боловч ямар зүйл гаргаж ирж байгаа нөхөр урьдчилсан гаргасан өнцгөр одоо миний байр суурийг бүрэн гаргахгүйгээр шууд тулгсан хэвлүүлэг хийж хагаад би энэ дээр өгмөрг байгаа. Үнэхээр би ярьслага өгнө гэвэл олон хэвлэлтэй нэг дор зогсож байгаа. Ийм мэдээлэл хариулттай хугацаа өнгөрчлөө шүү дээ. Юусе тэрийг өөрчилсөн зүйл байдаг. Хангалттай одоо бүх хэвлэлүүдэд мэдээлэл өгөх хугацаа өнгөрсөн шүү дээ. Та өгөхгүй.